Gaz Education мэргэжлийн сургалтын төв. Нэг тулгатай хийн билетийг ажилуулах зааварчилгаа. Чих, очлуур, ширэм, тулга, их бие, хомут, редуктор, шаланг, боллон, боллооны винтил, плиткийг шалангтай холбох. Уян шалангийг сайтар шалгасны дараа плиткний хийн оролттой холбож хомуутыг чангална. Редукторыг шалангтай холбох. Шалангны нөгөө үзүүрийг редуктортай холбож хомуутыг чангална. Редукторыг боллонтой холбохдоо гараар нар буруу эргүүлж хомуутыг хий гаргахааргүй чангална. Плиткний асааж унтраах чихийг унтраах байрлал дээр тохируулсан байна. Баллоны крантыг нар буруу эргүүлж нээгээд редуктор, шаланг, баллоны холбоос плиткний хоолойг хөөстэй усаар шалгана. Хий алдаж байвал хөөсрөх ба энэ тохиолдолд баллоны хаалтыг хааж өрөөнд агаар оруулаад гэмтэлтэй хэсгийг сайтар чангалж холболтыг дахин хөөсөөр шалгаад хэвийн болсны дараа плиткийг ашиглана. Плиткийг асаах. Баллоны крантыг нар буруу эргүүлж нээн. Плиткний чихийг зөөлөн дарж эргүүлэхэд очлуурт гал өгч плитик асна. Дүлний асалтын их багыг чихээр тохируулна. Дүл улбаршаар улаан байвал шаталт дутуу явагдаж байгаа бөгөөд энэ тохиолдолд плиткний доод хэсэгт байрлах агаарын холимгийн тохируулагчаар дүлийг хөх болтол тохируулна. Плиткийг унтраах. Плиткээ унтраахаас өмнө эхлээд баллоны крантыг нар зөв эргүүлж хаана. Шаланг дахь хий бүрэн шатаж дүлийг унтарсны дараа плиткээ унтраана. Хэрэглэхэд ийм амархан. Одоо та чаддаг боллоо.